Үзэгчдийн өрөөмөнд хүргийн өнөөдөр 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн мэгмар гараг. Улаанбаатар хотод 18 цаг тэг минут боллоо. ТВ телевизийн үндсэн 1-р суух ТВ Mongolia Facebook-ийн пэйж хуудасууд Монгол комент нэвтрүүлгийнхээ энэ өдрийн дугаарыг үзэгчдийн шууд хүрэхээр үндсэн 1-р студид бэлэн. Ороймд хүжээ. За Хурмар хот дүүрэг шин дарахтай. За ярил сэдв ихтэй. За дуулгах сонин олонтол өдрүүдийн нэг байна. Мэдээллийн тэргүүлэгч веб хуудасууд өнөөдөр бас бичнийтлэх сэдв баримттай. За үйл явдал өрнөн өнгөрж байна. За дэмжигч байгууллагуудынхаа мэдээллийг шууд танилцуулаад сэдвтэ ороод явъя. Урайгаа хэлье. За. Монгол комментэд нэгтгэе. За нэвтрүүлгийн аль бисний вентгчээр Mompa Trade компани ажилладаг. Mompa-гийн хоёр төрлийн бүтээгдэхүүн миний компьютерийн десктопны урд байршиж байна. Энэ тэргүүн танилцуулах бүтээгдэхүүн Cormega. За Omega 3 төрлийн суурь тэнхүү бүтээгдэхүүн EPA DHX нийлмэл бодисыг найрлагатай хамгийн өндөр тунгаар агуулдаг гэж. За энэ яадгийн гэхээр хүний биед хуримтлагдсан хансан муух тосыг задлаж биеэс гадагшлуулах үндсэн процесс үйл ажиллагааг дэмжиж өгдөг гэж байна. За дараагийн бүтээгдэхүүн Японы алдарт Окинава арлаас үндсэн түүхий эдийг нь бэлтгэж Монголд нийлүүлж байгаа. Далайнбар замаг нэршилтэй Пастро бүтээгдэхүүн. За ходоодонд маш зузаан замган бүрхүүл үүсгэж өгснөөрөө за хеликобактер түүнээс шалтгаалсан ходоодны хордоо хоргүй хавдрын үед хүртэл за маш сайн зузаан одоо бүрхүүл үүсгэж өгч за хүндрэлийг цаашдаа амжирахаас хамгаалдаг. Дээрх бүтээгдэхүүнүүд Момпагийн салбар нэг жимийн сангуудаар үзэгчдээ авахынд жоргуу олгогддог байх нэ гэдгийг тодтогё. За байгаль дэлхийн бүтээл Багро нэр төрлөө баяжуулсан өглөөний цайг уйг өнгөлөг амтлаг болгох гэж талах салаатыг хэрэглэгчдэд танилцуулаад байгаа. За талах салаат бол одоо 100% Монгол улс их орны хөрш оронд ургасан эрүүл цэвэр хүнсний бүтээгдэхүүнүүдийг за эх орондоо боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэгч танд хүргэж байгаа. За ийм бүтээг орлоно гэсэн эрхэм зорилго агуулгынхаа хүрээнд Багро хамгийн дээд чанарыг хамгийн доод үнээр хэрэглэгчдэд санал болгож байгаа. Ингээд үзэгч таавхан өөртөө ойрхон байрлаж байгаа бүх сүлжээ супермаркет дэлгүүрүүдээс Багрогийн бүтээгдэхүүнүүдийг үнийн харьцуулсан сонголтыг хийж худалдаа авах боломж байна. За дараа нь үндэсний хүнсний манлай үйлдвэрлэгчдийн нэг Vitapit Group. За шингэн хүнснийхээ салбар төвсгөл хийсэн бүтээгдэхүүнүүдийг үзэгч таавханд танилцуулж байгаа. За энэ удаад 100% саагаргүй шүүс за Natura нэрийн бүтээгдэхүүнээр бидний нэвтрүүлэгтээ хамт ажиллаж байна. За Natura шүүс болохоор за мөн Монгол улс их орныхоо хөрш оронд ургасан эрүүл цэвэр хүнсний олон нэр төрлийн амин димээр баялаг ногоог за он зэрлэг жимсээр баяжуулж за огт сахарын орц найрлагагүй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж байгаа. За энэ жагуулгаараа Natura гэр бүлийн шүүс гэсэн нэршилтэйгээр хэрэглэгчдэд танилцуулагдсан. За эх орны бүтээгдэхүүн за өөрсдийн үндэсний үйлдвэрлэгч нэр хаяг шошгоноос авахгуулаад хаана үйлдвэрлэсэн хизээ хийсэн ямар бүтээгдэхүүнүүд орсон гэд бүх мэдээллийг одоо хаяг шашхан дээр агуулчихсан. За энэ хүү бүтээгдэхүүн өрх гэр бүлийн гэдэг ийм тодтоглоор за 6 настай нялх балчраас ахгуулаад өтгөс буурал хүртэл хэрэглэхэд сахарын агуулгагүй цэвэр жимс, цэвэр ногооны холимог байх нэ гэдгийг бас тодтогъё. За үзэгч таах хүмүүс өөртөө ойрхон барилж байгаа бүх зах худалдааны төвүүд за хүнсний голд нэр төрлийн сүлжээ супермаркетуудаас Vitapit-ийн Natura шүүсийг сонгоод худалдаа авах боломжтой. За Монгол комент нэвтрүүлэгтээ мөн Монс удаан хугацаанд туршлан хамтран ажиллаж байгаа. За манай ширээний доор Магнимон гэсэн бүтээгдэхүүний хаяг сурчилгаа бас байрлсан байгаа. За Магнимоны хувьд гэх юм бол одоо магний болон B6 гэсэн амин дэм одоо эрсийг агуулсан ийм бүтээгдэхүүн. За үүнийг хэрэглэснээр оюуны чадвар нэмэгдэн. За энэ хаврын шалгажүүлэг эхэлж байгаа үед бас хүүхэд залуучууд ч гэсэн Магнимоныг хэрэглээд оюуны чадвараа нэмэгдүүлэх юм боломж байгаа шүү гэдгийг дуулгая. Ад фарм компани Дайц гэдэг бүтээгдэхүүнээр хамтарч байгаа. Дайцын хувьд гэх юм бол хоо шингэлтийн үйл явцад бас тус нэмэр болно. За гэр бүлдээ нэгийг аваад тавьж бодлоо хэрэгтэй ийм бүтээгдэхүүн бүгд найр солонгосууд үйлдвэрлэсэн аль бие усны хэрэгтэйгээр Ад фарм компани оруулж ирж байгаа. Хоо шингэцийн үйл ажиллагааг дэмжих бүтээгдэхүүн байна. Доор утасны дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За Ариг банк аригтай хадгалаад 100 саяын хадгаламжийн эзэн болох аяна 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа. 16.5% хүүтэй өндөр хадгаламжнуудаас нь сонгоод хадгаламжаас нэг хадгаламж сунгах за тэгээд хадгаламжиндаа 50,000 төгрөгийн орлогыг дуулгандоо нэг ирэх аваад оны эсрэг 100 сая төгрөгийн хадгаламжийг эзэн болох боломжтой. За дээрэс нь 5 сард хэрвээ хадгаламжиндаа 50,000 төгрөг хийх юм бол 5 сарын азтанд болох боломжтой. 6 сард гэх юм бол ингээд сар болгон аздангууд тодорхойлж явах ийм аяныг бас Ариг банк хийж байна. За CU loyalty хөтөлбөрөөр зарласан. За CU-гийн loyalty хөтөлбөрт ороход бас маш амархан. Та бүхэн утсан дээр CU аппликейшнийг татаж суулгаад худалдан CU-гээс худалдан авсан бүтээгдэхүүн болгоныхоо оноог цуглуулад цуглуулсан оноогоороо Point Market зэс рүү ороод за 10 сая төгрөг iPhone 17 BYD маркийн автомашины хонжируудаас сонгож аваад за 6 сарын 17 хүртэл 14 хоног тутамдаа нэг удаа аздангаа тодруулаад ингээд 6 сарын 17 хоног дуустал зохион байгуулагдах CU loyalty хөтөлбөрт хамрагдах боломжтой шүү гэдгийг дуулгая. За мөн
100 нас дэмийн сан Пандвал гэдэг энэ хүү бүтээгдэхүүнээр хамтарч байгаа. 100 насны хувьд гэх юм бол одоо 30 жилийн түүхтэй 8 салбараар үйл ажиллагаа явуулж байгаа. Утасны дугаар нь 75, 100, 500 гэсэн юм дугаараа явуулж байгаа. За Пандвал нь яадаг юм бэ гэдгийг та бүхэнд бас танилцуулъя. За хоол идсний дараа гиз дүүрэх, цанхаах, гүйлгэд суулгах ийм таагүй мэдрэмжийн үед за эсвэл нойр булчирхаа дутагдж байгаа ферментийг нөхөж хоол боловсруулалтыг дэмжих зорилгоор хэрэглэдэг ийм бүтээгдэхүүн Пандвал баг. За хотоод гизний үйл ажиллагаа хэвийн боловч их хоол идсэн үед хоолны шингэт сайжруулах зорилгоор бас хэрэглэж болно. Нэгсэндөө их хэмжээний хоол идсэнийхэн дараа хоолоо шингээх зорилгоор Пандвалыг идэж болох нь ууж болох нь. За 14-өөс дээш насныхан шахамлаар өдөрт 3 удаа уудаг. За хамгийн гол нь Симиткон гэж бодис агуулсан. За энэ Симиткон нь гиз дүүрэх, цанхаах зовёрыг бол арилгадаг гэж. За ингээд мөн DDH Монгол комитеттэй хамтарч байгаа. DDH-ийн хувьд бол томордог багц урамшуулаа зарласан байгаа. Та бүхэн альж багцаа 2 сараар сунгаад шууд томордог багцад хамрагдах боломжтой. За ингээд томордог багцад хамрагдсан хэрэглэгчдээсээ Аздангуудаа шалгаруулж Mustang 5 мотоцикл, iPhone Air, MacBook Air гэл олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг хожих боломжийг DDH-ийн олгож байгаа юм байлээ. Та бүхэн DDH-ийн 7777 1434 гэдэг дугаарыг утас мөн DDH-ийн Facebook хуудсан дээр холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой шүү. За болцсон тий. За үндсэн сэдвтэ орно. За өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралцсан. Нийт төлөөлөгчдийн 92.5% саналаар нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дараагийн захирагчаар пүрэв давг томилогдлоо. За түүнийг Монгол Улсын ерөнхий сайд учрал хотын даргад албан ёсоор батламжлаж засгийн газрын хэрэглэх газрын тэргуун дэд дарга Батцэг албан ёсоор нийслэлийн засаг даргын тамгыг гардуулж гисэн байна. За мэдээллийн UB сайт за ерөнхий сайд учрал нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Бирууцны пүрэв давгийг батламжлаж засгийн газрын хэрэглэх газрын тэргуун дэд дарга Батцэг хотын даргын тамгыг хүлээлгэж гисэн. За өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал ээлжид бус 12 дугаар хуралдаанаараа нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн нарийн бичгийн дарга социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч пүрэв давгийг нэр дэвшүүлж олонхын саналаар дэмцэн шийдвэр албачлаа гэсэн ийм мэдээллийг UB-н нүүр удсанд онцолсон байна. За ингээд ер нь бол харьцангуул улс төр удирдлагынхаа түвшинд залуучж юм да. За Монгол Улсын ерөнхий сайд нь учрал бас залуу. За нийслэлийн засаг дарга пүрэв давг бол бас 90 оны залуу. За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бас залуу дарга томилогдсон их баяр гэдэг ингээд. За хотол одоо ер нь хурд манертай ажиллахад бол тэр их асуудалгүй л боллоо. Үүсчээсэн улс төрийн гэдэг юм уу, за бусад одоо бүлэглэлүүдийн эрх ашигын гэдэг юм уу, ийм гацаа юмгүй явах бах. За ерөнхий сайд бас одоо хотын даргатай холбоотой өөрийн илэрхийлж байгаа байр суурь бол аливаа асуудалд орооцолдоогүй. Элдв янзын зүйл барьцаалагдаад байхгүйгээр хот дүүргийн ажлыг бас урьдчилуулчих байх гэдэг ийм итгэл хүлээлтэнд бол пүрэв давг томилогдож байгааг гэдгийг хэлсэн байсан. За өөрөө ч гэсэн ер нь бол одоо хэд хэдэн тийм бодлогын реформын чанартай ажлуудыг за хотыг удирдах энэ хугацаанд хийж хэрэгжүүлнэ. За том дарга сайдууд ирээд хүртэл одоо тогтдоггүй аваа шидэгчдэг энэ албанаас намайг чөлөөлөх бол амархан байх. Гэхдээ миний ажлыг зарга барилыг хурдыг бас хараарай. Одоо ер нь бол хийж үзүүлъя гэсэн ийм амлалттайгаар томилогдож байна. За эхний мэдээлэл UB-н дээр тавигдсан араас нь мэдээллийн элч цэгийн сайтын пэйж хуудасаар ямар бодлогын чанартай ажлуудыг хийх юм бэ гэдгийг багцлаж видео оруулсан. За тухайлбал тэрээр Улаанбаатар хотыг машин төвтэй биш явган хүн төвтэй хотуулгана. За гэдгээ бол зарлж байна лээ. За ширэнгэн бетонын ширэнг биш. За эко ногоон хотуулгахын төлөө ажиллана гэж. За хоёр дахь том зүйл чи юу байх юм бэ гэсэн чинь хотод бол хотыг удирдах хугацаанд бол хотод шинэ нэр төрлийн татвар бий болохгүй. За одоо мөрдөгдөж байгаа татвар дээр нэгч төгрөгийг нэмэхгүй гэсэн зүйлийг хэлсэн. За тэгэхээр татвар шинээр бий болохгүй нь байна. Татвар нэмэхгүй нь байна гэдгийг бол за хотын даргаар томилогдож байгаа эхний өдрөө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаж олон нийтэд мэдээлсэн шүү. За элч цэгмэний пэйж. Дахиж татвар хураамж нэмэхгүй гэдгийг аль биесээр илэрхийлье. Аж ахуй нэгж болон иргэдийн нуруунд дээр татвар хураамж нэмэхгүй. За хоёр дахь нь бол төр бизнестэй өрсөлдөхгүй гэсэн зарчим барина. Бизнесийн байгууллагууд, хувийн аж ахуй нэгжүүд хийж чадах ийм салбарууд руу нийслэлийн өмчийн компаниуд орохгүй. Хэрвээ тийм чиглэлийн компани байгаа бол татган буулгахаас бас буцахгүй гэдгийг хэлье. Ер нь ерөнхий сайдын санаачилсан чөлөөлийн санаачлагыг Улаанбаатар хот дээр Улаанбаатар хотын хөрсөнд суулгана. За ийм зүйл эхэлчихлээ. Татвар нэмэхгүй, татвар үүсгэхгүй шинээр. Хоёрдугаарт нь хот одоо хувийн хвшилтэд өрсөлдөхгүй гэж. За төлөөлөгчд бол асуучлаа юм л дээ. Бид хаана хувийн хвшилтэд өрсөлдөд байгаа юм бэ? Одоо шинээр ирж байгаа хүн болго ингэж одоо бафрах юм а гэж. Тэгээ би тэр төлөөлөгчдөд хандаж хэлмээр байгаа. Хот бол хувийн хвшилтэд өрсөлдөдөг.
нийслэлийн хэмжээнд татвар төлж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын хамгийн гол өрсөлдөгч нь төр өөрөө болцсон буюу хот өөрөө болцсон. Улаанбаатар марафоныг хувийн хвшил зохион байгуулах боломжтой байсан 900 сая төгрөг гаргаж байгаа хот хийцэн. Зүгээр нэг төв талбай дээр нэг хоолны фестивал хийхдээ л хот өөрөө хэдэн зуун сая төгрөг гаргаа хийдэг. Хувийн хвшил хийчих бүрэн боломжтой шүү дээ. Нийслэлийн өмчөд одоо нийтийн хоолны газар байхгүй. Гисэрнэ нийтийн хоолны фестивалыг хот өрсөлдөж хийдэг. Энийг одоо яагаад энэ үндэсний сүлжээнүүдэд нь өгч болохгүй байгаа юм? Татвар төлж байгаа хувийн хвшлүүдэд дэмжиж хийлгэж болохгүй байгаа юм ерөөсөө ойлгомжгүй. Гэх мэтийн зүгээр ингээд энэ хот өөрөө хувийн хвшилтэд өрсөлддөг жишээг бид нар маш олныг нэрлэж чадсан шүү дээ. Тэгээ тэр нь дандаа өндөр төсөвтэй. За өнгөрөх өдрүүдэд би өчигдрийн Монгол комментээр хэлжсэн. Улс өөрөө ийм болчихсон. Хувийн хвшил энд 800 сая төгрөгөөр барьж болж байгаа агуулгыг энд төр өөрөө ороод 3 тэрбумаар хийдэг гэдэг. Жишээ баримттай ийм асуудлууд байгаад байгаа шүү дээ. Тэгээ энэ санаачлагууд дарга нарын гоё ярих бол олон л доо. Олон даргын нүүр үзэж чинь, олон ч даргын сайхан амлалтуудыг сонсож чинь. Хэрэгжин гэж нэг хэцүү зүйл байдаг юм л дээ. Доороо хэрэгждэггүй шүү дээ. Хэрэгждэггүй. Дээрээс шийдвэр гараад идэг дунд доод чатанда хэрэгждэггүй. Ийм нөхцөл байдал. За тэгэл одоо албаных агуулгуудыг л хүргэж чинь. За хувийн гэдэг юм уу хандлагатай холбоотой манай хэвлэлийнхээ олон асуулт асууж ин лээ. Тэгэл тэр болгондоо тайлбаруудыг хэлж ин лээ. Одоо бас одоо өргөн нэвтрүүлгийн сувг телевиз юм. Энэ мэтийн зүйлийг яриад яах вэ гэж бодож байна. Одоо тэр ерөнхийлөгчийн хүргэн мөн биш энэ төр. За тэгээ сая хурим дайр нь болох гэж ийсэн яасан ийсэн. Одоо тэр бол одоо хувийн амьдралын асуудал байх. Орхиж байгаа. За дараагаар нь proof dog гэж энэ дарга бас нэг зүйлийг өнгөрөх өдөр бас мэдээлсэн мэтэр олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр бас нэлээд сэвсэн. Мэдэж ярьсан. Туулын урдны замыг явуулах уу гэсэн тэгнэ. За өмнөх хотын удирдлагуудын хийж хэрэгжүүлжсэн тэр тусмаа том мега төслүүдийг бол явуулна гэдэг бодлоготой байгаа. Туулын урдны замыг ажлаа онгуудлаа явуулна гэсэн ийм зүйлийг бол proof dog дарга огт яриаггүй гэжл. Туулын хурдны замыг бол явуулъя гэж би огт хэлээгүй. Харин туулын хурдны зам энэ том төслүүд бол явах нь бол зүйснийх явах хэрэгтэй байх. Гэхдээ байгаль орчин экологид үзүүлж байгаа нөлөөллөө тодорхой болгох. За түүнд зарцуулж байгаа хөрөнгө санхүүгийнхаа мэдээллийг тод шилэн нээлттэй болгох гэдэг ийм зарчмын агуулгуудыг л тавьж байгаа. Би туулын урдны замыг ажлаа онгуудлаа хийгээд гэж юусоо энд ч хийж хэлээгүй шүү гэж. За тэр болохоор тэгэхээр бас сэвэгдсэн мэдээлэл байна гэж. За мэдээллийн рекорд сегментийн пэйж. Туулын зам өршлүүлэх үү? Өчтөр бол нэг мэдээлэл явуулсан. Тэр бол би одоо өөрөө тэгжилсэн зүйл байхгүй. Туулын урдны зам дээр маш олон эргэж харах асуудал байгаа. Хамгийн нэгдүгээр энэ одоо байгаль экологийг эвдчиж энэ том төсөл явуулах асуудал байж болохгүй шүү дээ. Тэгээ энэ дээр дахиад байгаль орчны үнэлгээ дүгнэлт иргэдийн маань санал хүсэл тийм ээ. Бид ч одоо ганцхан туул болтой шүү дээ. Би өөрөө туул боллын хөвөндөөс шумбж уссан хүмүүсийн хувьд бол энэ мега төсөл явах хэрэгтэй. Гэхдээ байгаль орчныг эргэж явж болохгүй гэсэн зарчим дээр зогсон. За ингээд цаашаа бас ярьжлаа л дээ. Тодорхой илэрхийлж байгаа байр суурь нь бол мега төслүүд явах хэрэгтэй. Явах хэрэгтэй. Гэхдээ байгаль орчныг сүйтгэж явж болохгүй. Бид нар ганцхан туулгалтай тэрийг таслаж явж болохгүй. За туулын хурдны замч гэдэг юм уу энэ тойрог замын төслүүдийг дэмжинэ. Гэхдээ байршлаас солигдох шаардлагатай байна гэж. За авал голлон дур биш. Хэн хөнгөл бүгдээрээ л одоо энэ мега төслүүд буюу зам бүгдэнд нь л хэрэгтэй 5 дугаар цахилгаан станц бүгдэнд нь л хэрэгтэй эрчим хүчний өгөөсрүүд хэрэгтэй бүгд хэрэгтэй. Гэхдээ яг хэлж байгаа шиг одоо байгаль орчноос сүйтгэн байж зам тавих хэрэг байгаа юм уу? Тийм. Иннээс үнэтэй одоо мега төсөл юм уу гэдэг ийм шаардлага байсан. Манай Нямбатар даргын алдсан том алдаа бол энэ шүү дээ. Мега төслүүдийг мас хоёр багтчаад нэг нь дэмжээд нэг нь эсэргүүцээд байна гэж. Үгүй шүү дээ. Бүгдээрээ л дэмжээд байгаа шүү дээ. Энэ Улаанбаатар хотын чагтан түгжээнд орсон нөхцөл байдал тийм. Уршилдгүй энэ замын түгжрэл энэ миннээс ч одоо гарах ганцхан гацууга зам тавьдаг гарна бидтэй. Ийш одоо баг сургуультаа нохооч ойлгох шүү дээ. Гэтэл ерөөсөө хийж хэрэгжүүлэх гэсэн сайн ажил болгоныг эсэргүүцээд байгаа мэтэрл ингээл нүдэд хийсэн л да. Гэхдээ нөгөө талд нь эргээд харах юм бол ийм бас асуудалд хандаж болдог хот дүүргийг өдөрдөх хүмүүс бас байдгийн байна гэдэг ийм зүйл харагдаж байна. За их айтайхан эхэлж штэ өгнө. Үр дүнгийн тэгэл цөмөрөө нэхэл шаардаад харна үсттэй тий. За дараа нь. За энэ 6 дугаар сарын 1-ээс эхлээд Эрдэнэс тавталгын компани хувьцаа ногдол ашгийг өвлөгчөд шилжүүлэх ажил эхлэхээр болж байгаа. 6 сарын 1-ээс. За мэдээллийн IC сегментээр сэтгүүлч Дэлэг. За Монгол Улсын засгийн газрын 26 оны 154-р тогтоолоор Эрдэнэс тавталгын компани хувьцаа эзэмшигч иргэн нас барсан тохиолдолд түүний хувьцаа болон түүнд хуваарлагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчтөд нь шилжүүлэх ажиллагааг 6 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр болсон.
За энэ зохицуулалт 11 оны 3 дугаар сарын 31-ээс хойш нас барсан 11 оноос хойш нас барсан иргэдэд хамаартай болж байгаа. Иргэдэд Эрдэнэс тавталгын компани хувьцаа эзэмшиж байсан иргэдэд хамаарна. За иргэний хуульд зааснаар хувьцаа болон түүнд ноогдох ногдол ашгийг хууль ёсны өвлөх бүрэн эрхтэй болж байгаа бөгөөд за өвлүүлэгчтэй хамт амьдарч байсан болон хуульд заасан хугацаанд хүсэлт гаргасан этгээдийг өв хүлээн авсан гэж үзнэ гэсэн ийм тогтоол батлагдлаа. За нэгдүгээр алхам. За хууль ёсны өвлөгч та 1589 гэсэн тусгай дугаар руу нас барсан иргэний регистрийн дугаарыг кирилл том үсгээр илгээж хувьцааны мэдээллийг нэхлээ шалгана. 1589. За энэ дүү мессеж бичих нь шүү дээ. Нас барсан иргэнийхээ аав ээжийнхаа ч юм уу регистрийг нь бич. За хоёрдугаар алхам хууль ёсны өвлөгч нь за өвлүүлэгчийн нас барсны гэрчлэгийг эсвэл нас барсны бүртгэлийн лавлгааг иргэний бүртгэлийн нэг цэгийн үйлчлэгээнээс авч гэрчлэгээ болон лавлгаан дээр бичигдсэн хаягийн дагуу тухайн баг хорооны засаг даргаас өвлүүлэгчийн хамгийн сүүлд оршин сууж байсан баг хорооны засаг даргын тодорхойлт өгнө. За хүн ам өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар за байхгүй бол засаг даргын гарын үсэг тамга тэмдгээр баталгаажсан тодорхойлтыг гаргуулж авна. За иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 521-ийн 2 522-д заасан за ээлжийн өвлөх тохиолдолд төрөл садангийн лавлгааг улсын бүртгэлийн байгууллага дээр иргэний бичиг баримттай заавал бичлэн очиж авсан байна. Энийг ойлгож байгаа л? Одоо яг шууд нэгдүгээр өвлөгч буюу үр хүүхэд нь биш ийм тохиолдолд өвлөх гэж байгаа бол ийм мэдээллүүдийг авах. За ингээд одоо энэ алхмуудаар нь бүгдийг ингээд тодорхойлцсон мэлээ. За дөрөвдүгээр алхам Монголиа системээр үн цаасны данстай хэсгээ шалгаж шаардлагатай бол брокерийн компанид данс нийлгэнэ. За эцэст нь за үн цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь үн цаасаар гэрчилсэн за гэрчлэгдсэн Эрдэнэс тавталгын компани хувьцаа ногдол ашгийг хууль ёсны өвлөгчийн үн цаасны дансанд бүртгэж баталгаажуулна. За хүсвэл брокерийн компаниар дамжуулан өөрийн банкны данс руу шилжүүлэн авах боломжтой гэж байна. За ингээд 1072 гэсэн ийм тусгай дугаарын утаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авч болж байгаа. За суурин утас бол 7012 тэг 4 60 гэсэн утас бол танд 24 цагийн мэдээлэл олгож байгаа гэсэн ийм мэдээллийг IC байршууллаа. Одоо ингээд 1072 хувьцаа гэж ярихгүй болох нь шүү дээ тий. Хэн хэдэн ч хувьцаатай болох боломжтой болж байна. Өвлөж аваад 5 6000 хувьцаатайш болох нь шүү дээ. Өвлөж аваад. За ийм мэдээлэл нэгт засгийн газраас гарч байгаа. За хоёрдугаарт нь Монгол Улсын ерөнхий сайд өнөөдөр засгийн газрыг ээлж тусаар хуралдуулсан хэд хэдэн шийдвэрүүдийг гаргаж байгаа. За ялангуяа олон улсын их хурлын баярыг угтаж энэ Монгол улсын хүүхдтэй хөсөр хайцсан энэ асуудлуудыг эргэж харъя гэж. За гэхдээ зарим нэр бүхий их хурл засгийн газрын гишүүдээс гарч байгаа гэр бүл хүүхдийг салбар тусдаа яамтай болгоё гэдгээр бол одоо ингээ пофорч болохгүй. Нэрийн одоо хүүхдийн яам, гэр бүлийн яам гэдэг юм уу яамны нэр солилцноороо асуудлыг шийдэхгүй шүү дээ. Асуудлыг бодиттой шийдээд явъя гэж. За ингээд энэ жилийн одоо 6 дугаар сарын 1-ний баяр төдийхөн бус шийдсэн асуудлуудтай үр дүнгээр одоо ингэж хүүхдүүдтэй бэлэг барьж уулзъя гэж. За эхний мэдээлэл нийслэлийн хуучин захиргааны ногоон дээвэртэй барилгыг нөгөө хуучин тий одоо энэ хангар ордны наадлын нөгөө хуучин хотын захиргаа байсан энэ ногоон байрыг за хүүхд хөгжлийн ордон болгохоор болж байгаа. За ингэхдээ нөгөө нэг данс чи юу лээ? Хүүхдийн байгууллагын Хүүхдийн фондод хуримтлагдсан 7 тэрбум төгрөгийг шууд энэ ногоон барилга руу оруулахар болж байгаа. Засвар үйлчлэгээнд нь. Яг одоо хүүхд хөгжлүүлэх, соёл урлагийн арга хэмжээ одоо тэгэл одоо нөгөө хэдэн янзын нөгөө секс дугуулангууд байна. Соёл урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Уран зургийн секс дугуулан хүртэл хичээлнэ гэж байгаа юм. За олон улсын нөгөө IQ, оюун ухааны чадвар сайжруулах юм сургалтууд хүүхдийн байргууд яваад идэв юм шүү. Тэгээ хүүхдийн ордон бол ер нь хангалттай ачаал авч ажиллаж байгаа. За улсын хэмжээнд бол ер нь хоёрхан газар хүүхд төвлөрж байгаа гэж хэлж болж байна. Яг өөрийгөө бие дааж хөгжүүлэх талд нэг нь бол энэ хүүхдийн ордон нөгөөх нь урлан бүтээх энэ хоёр байгуул. Тэгээ энэ бараг 24 цагийн шахуу ингээд цагийн хуваар гаргаж байгаад ингээд секс дугуулангууд хичээллээд байдаг. Хандж байгаа хүүхдүүдийн тоос өгдөг. Чинь аргагүй шүү дээ. Хүн ам өсөж штэ. Гэтэл энэ хүүхдийн ордон чинь чаавас улсыг нэг 600 мянган хүн амтай. Тэр дотроо хүүхдийн тоо 200 мянга хүрэхгүй байхад түн зориулж байгуулсан байгуулга байгаад. Гэтэл хүн амын тоо 3 сая 600 мянга хүрсэн. Зөвхөн хүүхдийн тоо сая гарчихсан. Ийм нөхцөл байдалтай ажиллаж. За ийм шийдвэр ихний ээлжинд гарлаа. Тэгэхээр нийслэлийн ногоон байрыг бас худалдаж авах гэсэн ийшээ одоо янз янзын лобби хийсэн, барьсан ийм зүйлүүд бас нэлээд явсан. За энэ бол одоо ерөнхий сайдын захирамжаар цуцлагдж байгаа юм байна. За ингээд одоо нийслэлийн хуучин хотын захиргаа бол
хүүхд хөгжлийн ордон болж 7 тэрбум төгрөгөөр иж бүрэн засварлагдаад за эх онд нээлттэй хийхээр болж байгаа гэдэг мэдээлэл өгсөн. 1. За хоёрдугаарт нь нийслэлийн захиргааны байрыг 5 оддоо зочдлууд болох шийдвэр гарсан байсан. За үүнийг цуцалж байгаа гэсэн. Нийслэлийн захиргааны байраа. Одоо цаатлын нөгөө шилэнгэл хэлж байгаа юм. Хангард улсын дээд хүүх орсон шүү дээ. Дээд хүүх орсон билүү? Тэгвэл энэ нөгөө наатлаа хэлсэн юм байна л да. Наатлын ногоно хэлсэн юм байна. За ер нь бол нэг үүгээрээ юу хэлсэн гэхээр зэрэг агуулгаар энэ хүүхдийн гэдэг нэртэй бүх зүйлийг хулгайч тулгаалсан. Тийм пионерын цуслангууд байхгүй болсон. Пионерын цуслангууд байхгүй болсон. Одоо жишээ нь би мэддэггүй юм. Гэхдээ энэ хөрөнгийн бирж чинь бол Элдв очрын кинотеатр гэж байсан юм шүү дээ. Уучин. Ингээд ерөөсөө ингээд хотын хэмжээнд ер нь хүүхдийн гэсэн бүх зүйлийг ингээд хулгайлчихсан. Ийм нөхцөл байдалтай бүгдийг эргүүлж авна гэсэн. Гэхдээ бүгдийг чадахгүй байгаа. Одоо уулын дээр гадаад харилцааны яамны цааталт нэг хуучны байрлал дээр бүгдийг хүүхдийн төлөө гэсэн нэг уулын бичиг байдаг байсан шүү дээ. Хүүхдийн төлөө гэдэг ийм зүйл хуучин нийгмийн үед нэлээд уурайлаа оцсон болоод явж ирсэн. Тэгээд бичгтэй одоо бид нар хүүхдээс бүх юм авчихсан шүү дээ. Тоглох тоглоомын талбаануудыг авчихсан. Сургуулийн орчинд хөл бөмбөгийн талбаануудыг, биеийн тавирын талбаануудыг авчихсан. Аюулгүй өсөж торних, үндсэн хуулиар олгогдсон язгуур эрхийн хүртэл хулгайлсан. За тэгэд би яагаад чадахгүй хаа гэж энэ дийлэнх нь ингээд судлаа үзэхээр ерөнхийдөө бол учрал даргын удирдах байгаа улс төрийн хүчин буюу Монгол Ардын намын лидерүүд л эзэмшиж юм биш үү? Асуудлуудыг нь харахад хүүхдийн нэртэй бүх барилга байшин хаана уг нь мэддэггүй алга болсон. Одоо наад хүүхдийн нэртэй бүх Паланаас солийн найруулагч ард дэлгэц бариад өгөөч. За. хүүхдийн нэртэй бүх барилга байшин хаана уг нь мэддэггүй алга болсон. Одоо наад хөрөнгийн бирж гэдэг байр ч юм бол хуучин дээр Элдв очрын нэрэмжит хүүхдийн кинотеатр байлаа. Би бол хүүхдийн хөрөнгийн биржийг 100% хөгжлөх ёстой, байргуугаар хөгжлөх ёстой гэдэг ийм итгэл үнэмшилтэй хүн. Тийм учраас би энийг одоо шалгуулж арга хэмжээ авна. Хүүхэд залуучуудын театрын барилга байхгүй болсон. Тийм биз? За хүүхдийн сүүн хичээлийн үйлдвэр бас хөгжлөгдсөн. За шүүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийн барилга байхгүй болсон. Залуу техникчдийн ордоо хайчваа. Хүүхэд залуучдын парк хайчваа. За ингээд удахгүй энэ нийслэлийн энэ хуучин захиргааны байр 5 удаа буудал болох ч юм билий. Нийслэлийн энэ төслүүдийн жагсаалтанд 5 удаа буудал барина гэд энэ захиргааны байрыг хийх гээд байж ирсэн юм. Би бас ярихгүй юм байсан учраас дуугүй байсан учраас наад нийслэл чинь тэр ногоон дээвэртэй засаг захиргааны барилга чинь буудал болох гэж байгаа юм байли. Шийдсэн байлээ нийслэлч. 5 удаа буудал барих гэж шийдсэн юм билээ. Тийм учраас би энийг буудал болчихоос өмнө хамгаалтанд авчих. За. Тэгэл жагсаагаал уншаал хэлэм манай ерөнхийсэд ер нь юм үлдээг юм бэ нү? Үлдээг. Ёстой хуугаар нь харсан бил. Нөгөө одоо ерөнхийсэд нөгөө оюун эрдний үед оюун эрдэн ч гэсэн хэлжсэн биз нөгөө бамбруш кафе гэж байсан. Тэгэхээр одоо байхгүй болсон. Бараг ингээд нэг юм дурсамжилт нь үлдээг айцсан тийм. За одоо хүүхдэд юу вэ гэж? Хүүхдэд ганцхан юм байна. Гарцаа байхгүй ганц юм үлдсэн. Тэр нь болохоор зэрэг сурч боловсрож байгаа ерөнхий боловсролын сургуулиуд байна. Тэр сургуулиудын спорт заалууд байт. Гэхдээ яг хүүхдийнхээ өмнө жойчтой. Орой өглөө цагаар хөгжих, спортоор хичээллэх энэ боломжууд нь байхгүй. Яагаад гэвэл сургууль 5 төгрөгийн төсөв болох хэрэгтэй гэдэг ингээд ийм аж ахуй нэгж байгууллага иргэд залуучуудад ингээд цагийн тэдэн төгрөг гэж яагаад ингээд зардаг болсон тэр заал. Түрээсэлдэг. За энийг боль гэсэн. За ингээд салбараар үтсэн сайдуудад үүрэг өгсөн. За энэ зуны хугацаанд бүх сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн спорт заалуудыг чөлөөлж хүүхдүүдийн өмнө нэхсэн. Заавч хойжилтгоо боль гэж ингэж хэлж. За мэдээллийн илчцэг мэн. Зохиолсон сайд их авсад оюун нийлээд зуны хугацаанд энэ сургуулиудыг хаагаад явждаг. Гадаа талбай, энэ заал танхимыг чөлөөлж одоо хөтөлбөр төлөвлөгөө гаргаж зуны хугацаанд идэвхтэй ажиллах хэрэгтэй. За мөн Эрдэс Монгол зөөр нөгөө 1% татвараар үлдсэн мөнгөөр нь би нэг тодорхой өөрөөр судлуулж 21 аймагт бол энэ 3/3 талбайг барьж байгуулаа. Тэ одоо юм орчин үеийн талбайг ингээд аймаг орон нутгуудаар нэг байгуулах ажлыг 1%-аар хийгээд одоо ойрын үед танилцуул. Тэгээд ингээд нэг зуны хугацаа хүүхдүүд маань зөв боловсон үүрэг хэрэгтэй байна. За ийм шийдвэр гарч байгаа юм байна.
За ямар ч байсан 100-ны хугацаанд бол сургуулийн орчим гадаад талбайгаас авахгүйлаад спорт заалууд нь хүүхдүүдийн өмнө цоочтой байж болохгүй болж байна. Хоёр сайдад үүрэх гэсэн. Соёлын сайд, боловсролын сайд хоёрт. Алдарч ухсан сайд, Инх амгалан сайд хоёрт. За цаашдаа хийгдэх тэр бүтээн байгуулалт 3 эсрэг 3 тэр талбайнд тогтцол энэ төр байгуулах ажлууд бол явах байх. Эрдэнэс Монголынхоо санаачлагаар. За энэ өөрөө ямар ач холбогдолтой гэхээр зэрэг олон талын ач холбогдлыг хэлж байгаа юм да. Зөв бие бэлдартаа болж өсөж хүмүүжих, нийтж хамтж сэтгэл зүй төлөвшөх барих гэдэг ингээ олон зүйл байдаг. А гол асуудал нь юу юм бэ гэхээр зэрэг сургуулийн орчинд байна гэдэг тухайн хүүхэд элдв янзын хүчирхийлэлд дүрдэх, гэр бүлийн хүчирхийлэлд одоо аав ээжийн задуур нүдүрээс хүртэл ангид байх боломж нь зөвхөн тэр сургуулийн орчин байдаг. Энд чинь өөрөө хамгаалагдах бас нэг тийм боломжтой орон зай гэдэг агуулгыг бодооч гэж. Ингээ нийгмийн чанартай хүртэл ач холбогдолтой шүү дээ гэж. За ингээд явлаа. За тодорхой гишүүдээр хуулийн төсөл санаачлууллаа. За хүний эрх хэрэгчлөөний байдлын талаарх итгэлийг хилэлцэж хуулийн төсөл нэмжсэн. За энэ Монгол Улсын их хурлын албан ёсны сайт дээр хүртэл бас энэ мэдээллүүд байршижээ. За тухайлах юм бол за хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хилцхийг дэмжиж байна. За Улсын их хурлын гишүүн Бадамсүрэн нарын 21 гишүүн санаачилж энэ хуулийг өргөн мэдүүлж байна. За хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хилцэх хэсэг асуудлыг за хилцгээр болж байгаа. За хууль санаачлагчийн илтгэлийг Улсын их хурлын гишүүн Бадамсүрэн танилцуулаад за хөгжлийн үйл явц тэгш хамрагдах боломжийг хүүхэд бүрдүүлэх, тэдний хүсэл сонирхол тулгуурлан авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэд өнгөрүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хичээлээс гадуурх үйл ажиллагааг төрөөс дэмжих, санхүүжүүлэх, зохион байгуулалттай холбогдсон харилцааг зохицуулах, хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл 5 бүлэг 20 зүйлтэйгээр батлагдгаар болж байгаа гэсэн мэдээлэл өгч байна. За ингээд нөгөө ерөнхий сайдын сая яриад байгаа агуулгууд бүгдээр аль биесээр за хүүхд өөрөө хуультай болж байгаа. Би дас 5 бүлэгтэй. Ийм багц хуультай болох ийм алхмууд хийгдлээ гэж бас энэ парламентын сайтад нь байршсан. Тэр хүүхдүүд төр бас зүгээр нэгмээд юу л одоо хүүхдүүдийн сурах орчин тий аюулгүй байдал тэр хөгжих боломжуудыг энэ хуульчлаад ингээ гаргаж байгаа ч гэсэн нөгөө сурагчийн өдийн цаг, өдийн хоол болгоод 12 дугаар ангийнхан бүгд хамрагдах боломжийг нь бас бодолцож үзээч хэл гэдэг зүйлийг бас давхар хэлмээр байгаа юм л. Энэ чинь юу гэдэг л нэг бас хулгайлцдаг, дээрэмдчихдэг. Тий. Болцоод байна гэдэг. Тэгэхээр зэрэг тэр булгыг нэг бас нэг нарийн нэгтж яагаад яахгүй бол зарим хүүхдүүд чинь тэгэл 5 дугаар ангиа төгсөөл үдийн цайнаас хасагдчихжээ. Одоо бол яг албан ёсоор хэрэгж байгаа ганцхан газар Өмнө Говь аймаг байна. Өмнө Говь аймаг бол харьцангуй нөөц болцоо ихтэй юм. За дээрээс нь тэгээд нөгөө орон нутгийн удирдлагуудын санаачлага идвэх гэж зүйл байна л да. Идвэх санаачлага. Ер нь жоохон зүтгэвэл сэтгэл гаргуул бас нэг юм болгон болохгүй байгаач зүйл алга шүү дээ. Одоо саяны яригдж байгаа сэдвүүдийг ерөнхийд нь багцлаа харахад бол болгоё гэвэл боломжууд байна. Жишээ нь бидний одоо алдагдаад байгаа боломжуудын нэг бол энэ оюутлага. За сая ярьж байж нэг юу лээ? Менежментийн зардал гэдгийг нэг 2 дахин бууруулж байгаа. За менежментийн зардлыг нь 2 дахин бууруулахад Монгол улсад 1.5 тэрбум Америк долларын өгөөж орж ирэх үлдэх юм боломж бүрдэж байгаа. За гэтэл оюутлогоон одоо бид нарыг өдөр болгон хүүлж байгаа энэ хүүлэлт нь өөрөө зогсоогүй л явж байгаа. Өөрөөр хэлэх юм бол бид нар зээлийнхаа хүүг бууруулж чадаагүй. Ийм хилцээрээ хийж чадахгүй. За энэ асуудлаар өнөөдөр Улсын их хурлын гишүүн Батнайрамтал оюутлогын асуудлаарх нууцаас бусад бүх нотлох баримтыг олон нийтэд нээлттэй болох хүсэлтийг Улсын их хурлын дарга төрүүлж байгаа. Тэр нь оюутлогоон хийгдсэн гэрээ хилцээрүүдийн хөрөнгө оруулалтын тайлан, санхүү, татвар одоо юу гэдэг нууцтал аваагүй бол бус мэдээллийг нь шилэн болгож өгөөч. Иргэд олон нийтэд ил болгооч гэдэг ийм хүсэлтийг тавьсан. За яагаад ийм шаардлага үүсэж байгаа юм бэ гэдгээ бас тайлбарласан Зөв цэгийн сайт бас видеогоор пэйжд оруулсан байна л. Татварууд нь бүгд маргаат бидний авж байгаа өгөөж ийм л байгаа байхгүй юу? За дахиад ганцхан статистик хэлье. 2026 онд шүү. Энэ жилдээ за Ганбаатар сайд та уулуурхай сайд байсан та бас их сайн мэдж байгаа тийм. 2026 онд оюу толгой Morgan Stanley-гийн эндний тооцоолоор 5.2 тэрбум долларын эерэг мөнгө урсгалтай гарна гэж. 5.2 тэрбум долларын эерэг мөнгө урсгал. Эерэг мөнгө урсгал гэдэг бол ногдлох шиг тарааж болох хэмжээний мөнгө гэсэн үг байхгүй юу? Тэр 5.2 тэрбум долларын Монголд оногдох 34% нь 1.7 тэрбум доллар буюу 6 их найт төгрөг. 6 их найт төгрөг. Өнөөдөр бид нэр 5 жил ярим байж хамгаалан байж ирээдүг. За товчхон доо.
Энэ онд буюу 2026 онд оюутлогоо төсөл ноогдлаа шиг тарааж болох мөнгө буюу цэвэр ашиг нь 5.2 тэрбум доллар. Хэрвээ бид 34%-ийг нь эзэмшигч муу юм бол биднэрт 1.7 тэрбум доллар буюу 6 их 80 төгрөг оногдох ёстой юм уу? Гэтэл бидний нөгөө нэг одоо хөрөнгө оруулалтын зардал гэдэг юм уу тэр нөгөө хүүгийн дарамтаас шалтгаалаад ноогдлаш хүртэх хугацаа маань 2035 он хүртэл одоогийн байдлаар хойшилсан. Гэтэл оюутлогоо бол ингээд жил ирэх тусам өгөөж нөсөөд идэг. Бид тэндээс хүртдэггүй юм нөхцөл байна. Өөрснөө л аваад идэг. Өөрсдөө л аваад идэг. За Монгол улс та нар бол манад өөртөө эндээсээ ингээд байж. Тэгээ 34% чинь ноогдож байгаа үр ашгийг бол бид нар өрөндөө суутгаад авлаа. За ингээд тэр энэ их найдаар яригдж байгаа ноогдол ашигнаас нэг Монгол улс нэг хоншороод цухилах гал тэгэнгүүт оруулах аждаг. Яадгүй хэр зэрэг хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн. Менежментийн төлбөр өслөө. За гүний урхан бүтээн байгуулалтад ийм санхүүжилт хэрэгтэй боллоо. Дубайд тэдэн тэрбум долларын гэрээ хийчлээ. Тэгээ танаа 34%-тай хувьдаа л ашиг авах гэдэг юм. Бидний энэ авч хэрэглээд байгаа мөнгөний чинь 34% нь бас та нарт оногдож байгаа зардал шүү дээ. Тэгээ та нар энийг өгөхгүй байгаа бид нар ингээд олж авчирж байгаа гэдэг нөхцөл байдалтай. За энийг ил болгоо гэдэг ийм чиглэл бас яригдсан. За дараагийн нэг мэдээлэл. За мэдээллийн өргөх зэгмээс сэтгүүлч за болгож имэг энэ сүүлийн өдрүүдэд нэг миний яриад байгаа сэдв баг. Үүнийг нягтлсан одоо 90 сурвалжилсан нэвтрүүлэг хийсэн. Гадаад хэргийн сайд Баццэгтэй холбоотой. Юу байгаа юм бэ гэдэг дээр ерөөсө дөрвөн баримт гаргаж ирсэн туг зэгмэн дээр байна. Гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчит компани гадаад харилцааны сайтын компанид ажилладаг эмэгтэйчүүд эзэмдэг төрийн мөнгөөр дуруугүй тоглосон олон баримт дэлгэцсэн. За энэ дотор Баццэг сайд үүний хариуд тэд надтай эрх зүйн хамааралгүй манай компани бэлтгэсэн чадварлаг мэргэжилтнүүд хаанч эрэлттэй болохоор л ажиллаж байгаа гэсэн ийм хариултыг өгдөг. За сэтгүүлч Болор Туяа гадаад паспорт хэвлэдэг төрийн үнд цаас хэвлэл төрийн өмчит компанид Баццэг сайтын хувийн хэвлэл хэвлэдэг төрийн үнд цаас хэвлэл гэдэг ийм хоёр компани нэг хашаамтар байдгийг гаргаж ирсэн. Төрийн компани, хувийн компани хоёроо нэг офис хийсэн. За Экопак гэдэг компанитай нэг хашаанд нэг дор офислдаг гэдгийг гаргасан. За Баццэг сайтын компаниудад нягтлангаар ажилладаг Сувдмагийн Jordan Toffen Trade гэдэг компани. Гадаад паспорт хэвлэдэг төрийн компанид ямар ч тендергүүгээр 41 тэрбумын бараа үйлчлэгээд 3 жилийн турш шахсныг үндэсний аудитын газар илрүүлж улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад сануулсаар ирсэн ч тэд тоохгүй явсаар өнөө хүргэснийг. За энэ газрын дарга нь Баццэг сайттай халаас нэгтэй юм биш үү гэдэг хардлага таамаг нэвтрүүлгийн бас нэг үнцэг байсан. 3 дахь баримт нь Баццэг сайд гадаад паспортын бизнесийг атгахсныхаа төлөө жилд 3.7 тэрбумын цэвэр ашгийг халаасалдаг гэдгийг сэтгүүлч Болор Туяа бас гаргаж ирсэн. Дараа нь за гадаад паспортын бизнесийг мэдэхгүй гэж мэдчихсэн сүүлдээ манахаас өөр компани чадахгүй гэдэг ийм тайлбарыг хийж эхэлсэн. Түр гуйсан учраас бид алдагдaltaач гэсэн хевлээд явдгаа гэсэн ийм тайлбарыг өгсөн. За тэгвэл ижил төрлийн бизнес эрхэлдэг байгууллагууд за тэр тусмаа одоо нөгөө томоохон хевлийн компаниудын захирлууд энэ нэвтрүүлэгт бас тайлбараа илэрхийлснээр нэгийг за яг энэ туг цэгмэний их сурвалжтаа бас сонсох нь зүйтэй гэж бодож байгаа. 23 он тим тендер зарласан 22. Одоо ингэж янз бүрийн тендер зарлана л да. Гэхдээ бид нар ихтэй тендерийг мэдээгүй. Тэгээд мэддэггүйгээр зарлажтай юм биш. Тэгэхээр нээлттэй ил тод зарлаагүй байсан. Одоо сүүлд нь ил тод зарсан гэж хэлэх байлгүй одоо би сайн мэдэхгүй. Хамгийн гол нь тэр чинь яг тухайн одоо хинт тэр тендерийг өгөх үү гэдэг газартаа зориулаад зарлчихсан тендерийн материалын тэгээд бүрдүүлчихсэн бол өөр газар орох боломж байхгүй. Тэр утгаараа бүх юмыг хамгаалж болно. Тийм л ажил явагдсан юм биш үү бай. Анхнаасаа тендер зарлахдаа тендерт өгмөр байгаа компанийнхаа онцлог давуу талыг нь бичиж байгаа. Захиалгатаа тендер гэж ярьдаг шүү дээ. Тэгээ бэлдсэн тендер гэж хэлдэг шүү дээ. За ингээд дөрөв дахь асуудал дээр бол за энэ яг ижил төрлийн салбарт нь үйл ажиллагаа явуулж байгаа энэ худгай чинь ямар компани хөлөө? Нэг хэвлэлийн компанитай бас Эдмон баха. Тэгээ хэлж байна. Тендер зарласан тендерийг мэдэгдэхгүй. Ижил төрлийн байгууллагууд оролцох ийм болцоог нь хангагддаггүй хаалттай зарлж байгаа давуу эрх хэрэгждэг. За нээлттэй наадгаа явуулаач гэнгүүт зарим нэг тендер нээлттэй юм шиг явуулдаг. Гэхдээ ямар компаниг шалгаруулахаар урьдчилж тохирсон түүндээ зориулсан захиалах тендер зарлцдаг. Бусд нь тэнцэх хэрэггүй. Энэ бол ерөнхийдөө манад нэг юм технологи болоод нутагчсан юм л. За ингээд энэ дээр ийм асуудлууд дээр би хуулийн байгууллага ажиллаач. Бидэн лүгээ ноцоод ахыг болооч л гэдэг зүйлийг хэлээд байгаа шүү дээ.
одоо хууль шүүх цагдаа сэргийлэх нь гэдэг бидний лүгэл яагаад гэдэг нэг ийм үндэслэл тавиал ноцоод идэг. Ийм агуулгууд байгаа учраас. За дараа нь авилгатаа тэмцэх газар шалгагдж байгаа Улаанбаатар хотын ерөнхий архитектор Төгсдөлгөр гэж нэг эмэгтэй байлаа да. Бас одоо нөгөө Чинзийн төлөөлөл бас их мундаг залуу орж ирлээ гэдэг. За энэ хүн бол үүрэгтэй ажиллаа хүлээлгэж өгч байгаа юм байна. За янз янзын байдлаар л асуудлууд нийгмийн сүлжээнд бичигдэж байна. Янзын гоё ажиллаж исэн мундаг хүнийг ингээл одоо хавчиж хагасаар байгаад ажлын өгүүллээтэй энэ төр гэл. Тэгээ Чинзий болгон шинэ үе болгон бас одоо яг нийгэм олон нийтийн хүлээж байгаа хүлээлт шиг хэмжээнд бас ажилдгүү гэдгийг хамт ажиллаж байгаа энэ төлөөлөгчд нь бас мэдээлэл хийгээд олон нийтэд танилцууллаа л. Энэ хүү яагаад ажиллаа өгсөн бэ гэсэн чинь за өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй урдын төлөөлөгч зундад орж хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Улаанбаатар хотын ерөнхий архитектор Төгсдөлгөр гэдэг энэ эмэгтэй нэг гарын үсгээ 50 сая төгрөгөөр үнэлдэг байсныг авилгатаа тэмцэх газраа шалгаж байгаа гэж мэдээлэл өгсөн. Нэг гарын үсгийг 50 сая төгрөгөөр. Гэвтэл нийслэл хийгдэж байгаа бүх ажлуудын бараг 80 орчим хувь нь энэ хүний гарын үсэг дээр очих болдог. Ерөнхий архитектор дээр. Түүний ч юу гэсэн үг юм бэ? Одоо бид нар чинь нэг үедээ найдаад залуу үедээ найдаад байгаа шүү дээ. Арай өөр ажиллах баг. Арай нэг ийм ах нар хичнэр шиг үлмэн зүлмэн өсөөгүй. Арай нэг ийм мөнгө улаан нүд цагаан гэдэг шиг байхгүй баг. Мөнгө цагаан нүд улаан гэдэг шиг байхгүй баг. Гэнэ ингээ итгээд идэг. Гэтэл нөхцөл байдал юм гэж. За элчцэг мэнэ пэйжээс. Иргэдийн ашгийг ностой зөрчдөг, аж ахуйн нэг байгууллагуудыг дарамтлагдаг, шахдаг, эсвэл түүгээрээ одоо өөрт ашиг хэмжээ олох зорилготойгоор одоо эрхгүй албан тушаалтан бол байна. Тэрний тод жишээ бол Монгол Улсын одоо Улаанбаатар хотын гол мессежүүдийн нэг улс төрийн томилгоогоор томилогддог. Одоо залуу гэдэг тоглыг авч ирсэн, Япон сургууль төгссөн, маш ёсуултай гэдэг одоо нийслэлийн иргэдийн бол олон нийслэлийн засаг дарга Улаанбаатар хотын дарга томилж ирсэн Төгсдөлгөрийн талаар ярих гэж. За нэг жил дунджаар 1260 одоо гарын хэсэг зурдаг бүтээн байгуулалтын ажлын даалгавруудыг өгдөг байх жишээтэй. За АТГ болон захин орчинд маш олон мэдээлэлүүд явж байгаа. Нөхөртөө даваа байдаг зураг туршлын компанид нь 10% хуваарилж өгье, ашиг нь 10% авъя гэх жишээтэй. Нэг гарын хэсэг бүр 50 сая төгрөг хүртэлх хэмжээнд хүрсэн байх жишээтэй. Тэгэхээр нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалт болгоноос энэ одоо өөрийн эрх мэдэл албан тушаалаа давуу байдлыг бий болгож хэсэг богдуулах замаар одоо компани аж ахуйн нэгжүүдээс одоо мөнгө авдаг гэж болшгүй гэдэг дээр бол АТГ дээр шалгагдж байгаа юм. Иргэдийн Сахиг хууль хяналтын байгууллага нь бас энийг тогтоож үнэн худлыг нь дэнсэж олон нийтэд буцаад мэдээлэл өгөхгүй л. Түүнээс чи одоо 1200 гаруй гарын үсэг зурдаг хүн нэг гарын үсгээ 50 сая төгрөгөөр үнэлдэг гэдэг юм болов уу гэж дөө. Юу үлдэх юм бэ? Арайчгүй л хүн. За ийм асуудал. Тэгээ өөр нь бүх төвшөндөө цөмөрөөлөөр нь чадхаараа улгаалж чинь төө. Дээрээ тэрбумаар, доороо 100 саяар. Одоо иргэд чи ер нь тэгээ боломжтой бүх хэлбэрээр л залилаа улгаагаар л амьдарч байгаа шүү. Яг нэг ийм л орон боллоо. За өнөөдөр цагдаагийн байгууллагаас бас иргэдэд сэрэмжлүүлсэн мэдээлэл өглөө. Хуурамч төрсний гэрчлэгээ ашиглаж 18 жил хүүхдийн мөнгө авсан этгээдийг илрүүлж байна. Тэр нь байж болохоор бол ер нь юу ч хэлмээр. Тэгээ энэ хамгийн сонирхолтой нь энэ айлт огт тийм хүүхд төрөөгүй. За мэдээллийн IC дээр сэтгүүлч Ануу огт төрөөгүй хүүхдэд хуурамч төрсний гэрчлэгээ гаргуулan авч улмаар 18 жилийн турш хүүхдийн мөнгөнд итгэмжийг хууль бусаар авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан хэрэг гарсан. За ойрын хамаар бүхий эмэгтэй хүүхэд төрүүлсэн тухай эмнэлгийн бичгийг ашиглаад хуурамч төрсний гэрчлэгээ гаргуулсан. Улмаар сар бүр олгодог хүүхдийн мөнгийг бэлнээр болон арилжааны банкны данс ашиглан авч байсан тогтоогдсон. Хэргийг үйлдсэн Б гэх читгээдийг Сонгон архин дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны шүүхээс Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 18-12 дугаар зүйлийн 1-р хэсэг заасан хууль бусаар нийгмийн халамж үйлчлэгээ авах гэсэн гэмт хэрэг үйлдсэн гин буруудаа тооцож шалгалтын ажиллагаа эхлүүлсэн байгаа гэдгийг мэдээлсэн. Ястол юу ч гэмээр юм л асуудал болж байна доо. За энэ хүрээд 18 цаг 40 минут найруулагч хэсэг ормын сурталчилгаа байгаа өгөөд эргээд студид толбогдё. Эзэгтэй тос бүрийн борлуулалтын орлогоос 100 төгрөгийг эзэгтэй санд хандивлана. Эзэгтэй та гайхалтай. Аягтай хадгалаад 100 саяын эзэн болоорой. Хадгаламжийн урамшуулалт айн эхэллээ. Ариг банк. Есэн түкэ. Кавказын нуруунд 800 жилийн турш эрдэлсэн
ус 1000 метрийн гүнээс шилэнд батадгав. Эсэн түкей. Ялах шалахгүй юмд бухимдаж уурлах гээд байдаг юм биш үү? Стресс бүү автаарай. Магнимум нэрлээрэй. Стрессийн шинж тэмдгийг арилгахаас гадна бие махбодын стресс эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг. Магнимум эрч хүчтэй амьдрал. Европын GMP чанар стандартыг хангасан үений үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт хөдөлгөөний эрх чөлөөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдарцгаая. Илүү хүчтэй, илүү хурдан байвал NBL танд туслана. Үений үр дүнтэй бэлтгэл NBL. Япон улсын Окинава арлын далайн бор цамгаас гаргаж авсан пастро бэлтгэл нь ходоодны улайлт, шархлаа гэмшлэх хеликобактерийн халдвараас хамгаална. Мөн ходоодны өрөвсөл, ходоодны хавдраас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэдгийг олон улсын эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн баталснаар эмчилгээнд өргөнөөр хэрэглэдэг болсон байна. Далайн замаг фастраг уугаад ходоод өвдөх цовиргүй эрүүл амьдарцгаая. Мах өөхтөс нүрс ус ихтэй хурцхоос амттан эзний дараа хоол шингэхгүй хүнд оргих зүс нойр булчирхай хямрах их идчихлээдэ гэж бодох үе гардаг. Харин одоо ямар ч хоол эзний дараа илүү дуртай, илүү хөнгөн, илүү амар байх боломжтой болсон. Солонгос улсад үйлдвэрлэсэн даашис бэлтгэл нь хоол боловсруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг бөгөөд уурга, өөхтөс, нүрс ус зэрэг хоолны үндсэн бүрэлдэхүүн хэсгийг задлахад тусалдаг 7 төрлийн ферментийг агуулдаг. Хоол шингээлтийн бүрүүлсэн шийдэл даашис. Имэн завраас гач нөлөө хариулах залтыг уншиж, эмч, эмзүүчээс асууно. High speed интернетийн хурд 2 болон 5 дахин үржигдлээ. Та яг одоо 50% хөнгөлөлттэй үнээр шин хэрэглэгч болоорой. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхын зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай Кормега бүх эмийн сангуудаар Кормега. Оддын гэгээ олон ангид уран сайхны киног Go Plus-ийн Basic Plus багцаас бүлээн авч үзээрэй. Халабэний суусан дүрээд хац, барбекю суусан дүрээд хац. Халабэний суусан дүрээд хац, барбекю суусан дүрээд хац. Дүрээдэд амтыг мэдэр KFC. Бианка. Шоколадыг какаоны тосоор хийх ёстой. Бэлэг чанар Бианка. Аягтай хадгалаад 100 саяын эзэн болоорой. Хадгаламжийн урамшуулалт айн эхэллээ. Ариг банк. Эзэгтэй тос бүрийн борлуулалтын орлогоос 100 төгрөгийг эзэгтэй санд хандивлана. Эзэгтэй та гайхалтай. Pocket save. Pocket байхад бит so safe. Pocket байхад бит so safe. 18 цаг 44 минут болж байна. Ирсэн сэтгэлдүүдээс дуулгая. За сэтгэл маань одоо нэг хэсэг ингээл рефреш хийгээл явахгүй бол болохгүй л. За хураагаа даваач ээ л гэсэн байна. Найраа гişүүнийг яриулахгүй л гээд байдаг. Ганц ярддаг гişүүн байгаа нь сайн л гэсэн байна. Наад хулгайч нар чинь авч байгаа байх уу л гэсэн байна. За тэр худлаа машины татвар нэмэн бодлого явагдаж байгаа шүү л гэсэн байна. Хулгай хийхдээ сайн юм байна л да. Бацэг гихч шилийн сайн имийг дийлэхгүй нэ л гэсэн байна. За бэлгээд холбогдмоор байх юм аа гэсэн байна. Цамтай холбогдмоор. Энэ хаяг нь биш үү те? За энэ миний хаяг нь ард гарч штэ. Батбүлэг мигмарж өгсөн. Батбүлэг мигмарж өгөөд энэ англиар бичсэн. За ингээ холбогдоор. Энэ хаяг штэ. Ингээ та бүхэн бас лайк дараад фоллоу хийгээд тэгээ авчихгүй. Тэгээ энэ яг миний албан ёсны нэг хаяг үү. Би мужийн дээр нэг ганцхан минутын тайлбар өсгөж идэггүй. Юу гэхээр энэ манай нэвтрүүлэгч нь 2011 оны 11 сард эхэлсэн. За үүнээс хойш энэ сошиал цахим орчинд одоо янз бүрийн байдлаар энэ хаягууд бий болсон юм. Бүр хэдэн зуун мянган дагагч магагчтай тийм пэйжүүд, тийм сайтууд энэ төр ч үүсгэсэн нөхцөл байдлууд байгаа.
Монгол комент нэвтрүүлгийн цорын ганц албан ёсны онлайн түгээгч нь болохоор TVS Mongolia Facebook-ийн пэйж. Одоо нэг 920 гаруй мянган дагагчтай манайх нэг сая төгч яваа мэлээ. Тэгээ ийм дагагчтай пэйж байдаг. За Пүүжэ битэрийн албан ёсны хаяг болохоор Батбилэг Мегмаржав. За Пүүжэгийн болохоор тэр ард талд нь гарч байгаа тэр Пүүжэ байна гэсэн ийм цэнхэр логотой ийм хоёр хаяг л байгаа. Бусад одоо тэр Монгол комент цэг юм байна, комент юм байна, Монгол сэтгэгдэл одоо юу гэдэг комментийн 2 9 шидээр нэгдсэн байгаа. Манайх бол огт хамааралгүй шүү. За үүгээр одоо ингээд энэ хууль хяналт шүүх цагдаад дуудагдаж битээр тайлбар мэдүүлэг өгсөн ч тохиолдлууд байдаг. Тэгээ энийг бас анхааруулах хэрэгтэй байна. Зурлаач яасан бэ? Энэ ардын сэтгэлээ баримаар байна. За бүх ажил явдгаараа явнаа, сонгуул болноо, мөнгө хэрэгтэй болсон ч алдахгүй л гэсэн байна. Баццэг сайд үнэн даргалагдсан хүн юм аа, ингэж яригдаж байхад ганхчихгүй байх шүү л гэсэн байна. За сайн байна уу? Хоёр дуу ажлын амжилт манай Монголын залуучууд маань аппликейшны зээлийн дарамтанд ороод гарч чадхаа боллоо. Энэ зээлийг хааж болохгүй юу? Учир сайдаа л гэсэн сэтгэл иржээ. За захиалах тендерүүд олон жил ноёсон л гэсэн сэтгэл ирсэн байна. Баццэг огцрооч ичээч л гэсэн байна. Сайдын нэр зүүсэн лөөрчдийг огцруулах хэрэгтэй шүү. Учирлаа л гэсэн байна. Баццэг сайдыг шалгах ёстой. Үнэн хинэггүй сайд юм аа л гэсэн байна. Шунлын тулам юм аа л гэсэн байна. 50 саяын гарын үсэг амар юм аа. Нам дараад өнгөрөх байхтаа л гэсэн сэтгэл бас иржээ. За архитектор хүүхнийг огцруулахаас ажиллаа эхэлнэ үү хотын дараагаал гэсэн байна. Гэхдээ энэ архитектор эмэгтэй бол ажиллаа өгсөн шүү. Өгчөөд одоо өөрөө өгсөн одоо ард нь хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юм. Гэхдээ манад одоо байдаг зүй тогтол бол энэ шүү дээ. Хүн ер нь юу ч хийсэн байж болно. Төрийн өндөр удирдах том дээд албан тушаалтнууд хамгийн хүлээж болох дээдийн шийтгэл нь ажиллаа өгөх л байдаг шүү дээ. Тэгээд ажиллаа өгчхөр л ер нь болоо явцдаг. За орой минь тог тасраад эхэлсэн шүү л гэсэн байна. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрынхныг шалгаасай. Тендерүүдийг улаан цайм завааруулдаг болсондоо л гэсэн байна. Байхгүй хүүхдийн мөнгийг авна гэдэг бол дан ганц хүний хийх ажил биш тул төрийн албаныхаа оролцсон л гэсэн үг шүү дээ л гэсэн байна. За энэ Монгол ардын намаас элдвээ юм уу бүхэн гарах юм аа гэсэн байна. Нийгмийн шаарнууд л энэ улс элдв зураг шиг болжээ. Одоо яаж ураг шалхна гэж үлгэр байхдаа холигтуусаар байгаад гэсэн байна. Тийм шүү хамсаатан байгаа байхаа гэсэн байна. Намын жагсаалт гихчийг болиулаад буцаад тойргийн 76 гишүүтэй болгооч. Нэг авгааг бүр өөрөө ч мдээгүй байхад нь гишүүн болгоцсон гэсэн штэ л гэсэн байна. Мэдээгүй хин тэгтлээ. Мэдхгүй одоо нөгөө жагсаалтанд нь орчоод байжсэн чинь нэг нь ярилцлага өгөөдсөн юм аа. Одоо мартчихжээ. Би өөрөө ч мдээгүй байсан ингээд. Тийм үү. За төрд гарсан залуучууд шудраг байгаа ч битгий хулгай хийцгээгээч л гэсэн байна. Арсан нам нэгмүү сайданцрын анд гарлаа. Огцруулах гэдэг бол одоо ямар ч нэмэргүй л акц. Тэрний оронд ямар чадамжгүй, мэдлэггүй, боловсралгүй мананч хүн ийсэн үндэсний эвсэл гэлтэхгүй гишүүдийг алгуулах болгох талаар саналаа нэгтгээд улсын хурлыг тарааж ээлжид бус сонгуул явуулж, ерөнхийлөгчийг хугацаанаас өмнө хөөж явуулж, ээлжид бус сонгуулийг нь явуулж байж л төр доктортой болох болов. Тэрнээс энэ улс төрийн нөхцөл байдал 100 удаа огцруулаач нэмэргүй гэдгийг 3 засгийн нүүр харж байж ойлгож байна. Шинээр сонгуул явуулж, улсын хурлыг цэвэршүүлж, засгаа бүрдүүлэх нь чухлаа. Хамгийн гол нь сонгуулийг гараар тоолж, үр дүн гарнаа. Хөрсөх төрийн аль нэг институтэд байгаа цагт Монгол төр хизээч ямар заяа үзэхгүй гэдгийг зүрх хүчин ойлгомоор байна. Ерөнхийлөгч болон улсын хурлыг хугацаанаас өмнө огцруулж тарааж шинэ ээлжид бус сонгуул хийгч байж л маш том сайн өөрчлөлт гарна шүү. Тэрнээс нааш нөв шүү дээ гэсэн байна. За надаа хувь чатаар сэтгэлдлүүд ирж байна. За шалгана гэдэг итгэх зүйл биш болсон. Одоо өөрөөр хэлбэл шалгаж л байдаг. Тэгэл мартдаг. За ашгүй чиний аяг олдлоо. Энэ яг өөрөө мөн үү? Амжилт хүсье та хоёрт хоёланд нь баярлж явдаг шүү. Энэ хаяг чинь мөн үү? Хариу гэсэн байт. За яг одоо энэ чат бичээд байгаа хүмүүс бол бүгдээрээ яг зөв хаягтай холбогдсон байна. Тэгэхээр би та бүхнийг тэр буруу янз янзын хаяг руу одоо бодолж янз янзын юм бичдэг. Эн чинь бол битээрт ирэхгүй шүү. Огт харагддаггүй. За цаана төрсний хөршилгээ гаргадаг хүн байгал болоод л гарна. Тэрнээс зүгээр нэг иргэн авах боломжгүй. Энэ 18 жил авцсан гэвсэн. 18 жил авцсан. Тэгэхээр чинь 18 жилийн өмнө үйл явдал. Тэгэхээр энийгээр юу хэлэх гэсэн ихээр бүжээ юм л дээ. Ерөөсөө энэ халамж эзнээ олохгүй байна гэдэг одоо 20 жилийн хэрүүлдэл хариулт өгж байгаа санаа. Халамж бол яг иймэрхүү нөхцөл байдлаар. Одоо манай улсад нэг ийм аймаг байна шүү дээ. Нийт халамжийн бүр тодорхой хувийг ганцхан аймаг авдаг. Баруун хязгаарт. Тэгээ эндээсээ бүр ингээд одоо бүр цаад наад улсаасаа давхардуулж явдаг нөхцөл байдал үүссэнийг хүртэл ингээд тогтоогоод байдаг, шийдэж чаддаг. За одоо арай дэндэж байна. Гарын үсэг 50 сая
тэр гар мөн туйхан гараал гэсэн байна. Монгол улсын шүүх прокурор, засгийн газар болон ерөнхийлөгчөөс ангид байж үнэн зөв шүүн одоо бол цөм хээл хахуул авдаг, худал хуурмаг шүүдэг, ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа л гэсэн байна. Оройн хоёроо саяхан Сүхбаатар аймагт Асгац суманд уурхайн нүхэнд маш олон тооны адуу мал үхсээ. Та хоёр яагаад энэ талаар хэлэхгүй байгаа юм бэ л гэсэн. Мэдээгүй шүү дээ. Мэдээл бит хоёр ч одоо Сүхбаатар аймгийн Асгац суманд юу болж байгааг яаж мэдэх вэ? Одоо энэ чинь тэгээд мэдээллийн сайтууд дээр гарч байгаа. Энэ иргэн бас нөгөө хувь чатаар Viber-даар нэг мэдээлэл явуулчихжээ. За энэ болохоор Дүлгөөн гэдэг хүү юм байна. Яг манай зураглаач хаашаал үсрээд энэ да. Надаа нэг камер шилжүүлээ бариад өгөөч. За, Ламочровтой Дүлгөөн 8 настай. Цус цагаан эсийн цочмог хор тавдар Олд C909 91 тэг гэсэн оншоор 2024 оны 7 дугаар сараас эхэлж өвдөөд 25 оны 2 дугаар сар хүртэл их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж хийм эмчилгээ хийлгэсэн. Гэрч гадуур эмчилгээ хийлгэн хяналтанд байх хугацаанд дахилт өгч тархи төв мэдрэлийн системд үсэрхийлсэн гэсэн хариу 26 оны 3 дугаар сард гарлаа. Улмаар бүгд найрамд Хятад улсын Бээжин хот дах Лу Дөпьяй Медикал гэдэг эмнэлэгт яаралтайгаар чүмэг шилжүүлэн суулгах хаалганд орох шаардлагатай болсон ба эмчилгээний зардал нь урьдчилсан байдлаар 470 сая гаруй төгрөг шаардлагатай. Ай. Цусны хор тавдар ийм өндөр байдаг юм байлээ дээ. За халуун сэтгэлтэй Монгол ахын дүүс та бүхэндээ хандан 8хан настай хөөрхөн хүүд минь амьдрах амнаас итгэлийг бэлэгдэх хандив аяныг эхлүүлж байгааг хүлээн авч дэмжлэг тусалцаа үзүүлнэ үү хэмээн хүсэж байна. За сайн үлс бүхэн дэлгэрэх болтугай. Тэгээ хандивын данс нь Хаан банкны 552 24 57 6063 гэсэн дугаар байна. Гүү. 52 24 57 6063 52 24 57 6063 лам очиргээд аавынхан данс байгаа юм байна. За холбоо барих утасны дугаар нь 80 33 36 тэг 8 80 33 36 тэг 8 гэсэн утаснаас нь дэлгэрэнгүй мэдээллийг авч байгаа энэ 8 настай бяцхан хүүхэд бас одоо өглөг буйныхаа гарыг сунгаач гэсэн ийм хүсэлт ирснийг бас уламжилж өгье. За энэ төрийн ард түмэндээ тус болдгоо юм а гэхэд малт битгий гай болоод байл даа л гэсэн байна. Монголд хаан хатан хоёр чинь хүүх баццэг юм уу да мафи болж аа л гэсэн байна. Энэ баццэг сая жаагаад шалахгүй байгаа юм бэ? Хин хаацалаад байгаа юм бэ? Өөрөө огцрооч яа л гэсэн байна. Казахстан сая хийсэн алтан орд бол тал нутгийн соёл иргэншил баг хуралдаа манай Монголыг урайгүй юм уу л гэсэн сэтгэл бас ирсэн байна шүү. За найруулагчаас өгж байгаа цаг хугацаа энэ хүрээ дуусч байгаа юм байна. Чи ер нь ирсэн сэтгэлдлүүдийг бараг гин уншиж байна. Ерөнхийд нь уншлаа л гэж ойлгодог шүү. Уг нь одоо айл чадлаараа хурдан байгаал чамд дүмкэн цаг л одоо үлдэх гэл хичээгээд сүүлийн үед анзаарч гин үү? Энэ юугаа явуулчих. Ингээд явцсан. Уул уурхаан лицензээр Хятадууд Сүхбаатар аймгийн сумын нутгийн 30 орчим өгсөн цаг гэсэн. Асгад гэсэн. Орчмыг өгчихсөн байх юм а. Зөвхөн энэ сумын нутагт 74 лиценз олгогдож нутгийн 40-с 50% хамрагджээ. Хамгийн хачирхалтанд бараг газар нутаггүй баруун урт суманд Дорны чулуулаг компани гэх компанид 2010 оны 2 сарын 12-ны өдөр 5 лицензээр 34192 мянган га хайгуулын лиценз олгосон. За ингээд ийшээ нь одоо ингээд адуу ороод ингээд өгцгээд. Өстө хяарцсан шүү дээ. Байхгүйсэн. За энийг анхаарай те хоёлоо бас маргаашийн дугаараар та бас дэлгэрэнгүй мэдээллийг явуулчих. 18 цаг 54 минут. Монгол комент нэвтрүүлэг мигмар гарагийн дугаарыг үзэгч та бүхэнд хүргэж өндөрлж байна. Хамт байд санс сэтгэлдээ бичжирүүлсэн бүх хүмүүстээ баярлалаа. Бидний мэдээллийн үнэтэй эксруулж олсон мэдээллийн тэргүүлэгч веб хуудасууд та бүхэнд талархал илэрхийлье. Ураагаа хэлье. За. Монгол комментэд нэгтгэе. Pocket safe, pocket байхад bit so safe, pocket байхад bit